камер авсан. Тэгээд хамаагүй амар чанартай харагдаж байгаа сте. Угаас чанартай харагдахгүй гэдэг яхин камертай болсон юм жаа. Яа. Тэгээд би танаас дуун камера харуулж агаад ийм тийм гээд ярмаар л юм л та. Энэ талтай энэ харагдах нь. За. Энэ болохоор Sony-гийн ZV-E10 гэдэг камер. Тэгээд ийм юмтай цаанаасаа ирдэг. Тэгээд дурнаа нь ингээд 16-аас 50-тай. Тэгээд ийм юутай ирсэн. Grip гэх үү. Хөлтэй ирсэн байхгүй юу? Тэгээд энэнтэйгээ ингээд холбочих юм бол ингэж болно заяа. Тэгээд энэ дээрээ дараад зураг дарж болно. Энэ дээрээ рекордод хийж болно. Тэгээд Sony ZV-E10 гэдэг камер болохоор шүү дээ. Ер нь бол тийм зураг авах кейсээ илүүтэй ер нь юу бичлэг хийхэд илүү зориулагдсан камер байхгүй юу? Ер нь бол амар тийм влог камер гэдгээр амар алдартай болсон. Гэтэ зураг авч болохгүй юм байхгүй. Зураг авах нь ч хүртэл ингээд нэлээд боломжийн сайн заяа. Тэгээд илүү түлхүү бичлэг хиймээр санагдаа зураг арай баг дарна. Эсвэл зураг нэг тийм ойр зургийн юм тал дарна гэж бодож ивэл энэ камер бүр ингээд хангалттай амар сайн камер заяа. Тэгээд би болохоор 2,500-аар авсан. Гэтэ яг ингээд ер нь ийм гэрэл зураг бичлэг хобби өдр чинь ийм төрлийн хобби чинь ингээд айгүй үнэтэй хобби байхгүй юу? Тэгээд би болохоор ингээд өмнө нь Canon 80D ашиглаж байсан. Тэгээд Sony Alpha 7 ашиглаж байсан. Canon Nikon 90D D90 ашиглаж байсан заяа. Тэгээд тэр камернууд бүгдээр ингээд манай аав авчихсан камер байхгүй. Тэгээд би ингээд анх удаа өөртөө камер авлаа. Тэгээд би одоо дахиад аавс камер гохгүй. Яа гэтээ бүр ингээд би бол амар зөрөг гаргаж авсан заяа. Би бол карманаас шууд 2,500 мэ гэдээ гаргах тийм амар лаг хүн биш. Гэтээ ингээд өөрийнхөө дуртай хоббиндоо амар хөрөнгө оруулмаар санагдаад авсан. Тэгээд би ч нь болохоор ер нь нэлээд удаан ингээд гэр зургийн хоббитэй явсахгүй юу? Одоо миний хамгийн сайн дурсан зураг гэвэл энэ заяа. Энэ зургийг болохоор би Sony Alpha 7-оор авч ирсэн. Тэгээд би оюутан болохоос яг өмнө авч ирсэн байхгүй юу? Оюутан болохоос өмнө ингээд амар амар зураг дарах хоббигоо ингээд амар итгэвтэй авч явдаг байсан боловч оюутан болсноос хойш ер нь ингээд зураг дарахаа болцсон заяа. Тэгээ би нүүн Canon 80D чинь яг аавын надад авч өгсөн камерээс ахгүй юу. Тэгээд би мөнгөний хэрэг гараад зарчихсан юм. Гэтэ зүгээрээ. Тэгээд одоо камер би авчихсан юм чинь. Гайгүй. Тэгээд ер нь ингээд оюутан болсноос хойш би ингээд зураг дарахаа болцсон, бичлэг хийж мэхээ болцсон. Ингээд хийсэн ч гэсэн амар халтуурны заяа. Тэнгүүтээ миний өмнө нь ингээд намайг ч үздэг хүн байхгүй л байна. Байдаг ч гэж магадгүй мэдгүй. Тэр бичлэгнүүд ер нь юу миний сэтгэлд ерөөсөө хүрдэггүй байхгүй юу. Ингээд уцаараа хийж явах санаад ахсных юм мэдгүй ингээд би ерөөсөө ингээд уцаараа влог гэхээр ингээд өөртөө миний сэтгэлд хүрэхээр тийм гоё санагддаггүй. Яаж ч гэсэн тэгээд ямар ч гэсэн би ингээд камер авсандаа амар баяртай байгаа. Бүр ингээд амар баярлж байгаа. За энэ тэгээд юу мик байхгүй одоо нэг тусдаа залгадаг мик байхгүй байгаа хгүй юу. Тэгэхэд миний яриа нэг иймэрхүү сонсогдож байна гэхээр бас ерөнхий боломжийн маш боломжийн хөрөнгө оруулалт миний хувьд бол яа баяна. Яа гэтээ энэ бүр үнэхээр гал байсдаг. Тэгээд надад маш их таалагдсан нэг юм болохоор шүү дээ. Фокус амар сайн тардаг. Тэгсэн тоочтой байхгүй юу? Тэнгүүтээ ингээд дараад шууд фокусаа локалчж болдог. Би ингээд одоо ингээд царайн дээр локалцсан байгаа байхгүй юу? Тэнгүүт ингээд бас тэ миний энэ царайнаас ингээд фокус алдагдахгүй байх юм шүү дээ. Амар гоё манайхаа. Би бүр амар баяртай.